Сайн байцгаана уу амьд та бүхэндээ шинэ өглөөний шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За энэ 7 өдрийн турш бүгд хамтдаа эзний үгийг өглөө бүр бас хүлээж авцгаая. Тэгээд тэнхүү бас залбирцгаая. Хамтдаа залбирая бүгд. Их эзэн минь ээ бид таны өмнө ирж байна. Таны бидэнд зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө, шинэ 7 өдрийн төлөө тань талархаж байна. Хайр та минь энэ 7 өдрийн турш та бидэнд бас өөрийнхөө үгийг айлтгах болтугай. Та бидний амьдралыг бас өөрчлөх болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. Амен. За бүгд хамт Ром номын 14 дугаар бүлгийн 7-8 дахь ишлэгийг хүлээж авцгаая. Би та бүхэнд эндээс уншаад өгье. Бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хинэн ч өөрийнхөө төлөө өгдөггүй. Бид амьдралаач эзний төлөө амьдардаг. Бид үхлээч эзний төлөө үхдэг. Тиймээс амьдралаач үхлээч бид эзнийх. Амен. За энэ хэсэг бол Ромчуудад бичсэн Паулийн загтал. Тэгээ Ромчуудад хандаж юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бие бинийгээ битгий шүү гэдэг тухай. Гэхдээ яг юун дээр шүүхгүй байх тухай вэ гэхээр ялгаатай байдлыг одоо нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээмжшүүлэх тухай гэж хэлж байгаа. Тэр Христэд итгэсэн хүмүүс бидний хувьд заримдаа нэг юм яг таг те одоо яг ийм байх ёстой, яг тийм байх ёстой гэдэг нэг өөрсдийнхөө үзэл бодлыг бусдад тулах хандлагатай болчих гээд байдаг. За энэ бас ингээ монголчууд бидэнд ч гэсэн бас ингээ унган байдаг тийм зан чанартай холбоотой байх гэж би боддог. Христэд итгэсний дараа харин бидний бодол санаа, бидний зан характер, бидний байга байдал маань өөрчлөгдөх шаардлагатай болдог. Тэр нь яаж өөрчлөгдөх ёстой вэ гэвэл бүх зүйлийг Есүсийн төлөө гэж өөрчлөгдөх ёстой болно. Өмнө нь бол бид нар бүгдийг өөрийнхөө төлөө, өөрийнхөө үзэл бодлыг батлахын төлөө, баттахын төлөө, өөрийгөө харуулахын төлөө гэж амьдарч байсан бол харин Есүст итгэсний дараа харин яаж өөрчлөгдөх ёстой вэ гэвэл бүх зүйлийг Есүсийн төлөө гэж одоо Есүсийн төлөө гэсэн уриатайгаар үйлдэж амьдрах хэрэгтэй болж таардаг. Тэгээд маш тодорхойлсон хин ч өөрийнх нь төлөө амьдрах вэ гэж. Яг гэвэл Есүс Христ биднийг аварсан. Есүс Христ бидний төлөө амиа өгсөн. Есүс Христ бидний үүрх ёстоос нь тэрхүү шийтгэлийг үүрсэн учраас бидний амьдрал түүний гарт. Яг энийг ингээд яг логикийн хувьд ухамсарын төвшөнд ойлгоход зарим хүмүүсийн хувьд ер нь жоохон хэцүү. Яг гэвэл яагаад Есүс заавал миний төлөө өгсөн байх ёстой юм? Яагаад миний амьдрал Есүсийнх байх ёстой юм ч гэдэг юм. Гэтэл үнэндээ бол бид өөрсдийнхөө ингээд яг үнэн мөн чанар руу харах юм бол бид гимнүгэлтэй бид одоо сайн биш, бид хизээж өөрөөрөө аврагдаж чадахгүй, бид хизээж Бурхны алдарт хүрч чадахгүй. Энэ амьдрал дуусах нь үнэн. Энэ бие махбодын амьдрал дуусах нь үнэн. Тэгээд түүний дараа бид яг яах вэ гэдгийг бид нар хизээж шийдэж чадахгүй. Харин Есүс биднийг аварч бидэнд тэрхүү боломжийг мөнхийн улсад орох тэрхүү боломжийг олгосон учраас бидний амьдрал бол Есүс их. Тийм учраас бид Есүст итгэж байгаа бол бид яг чин сэтгэлээсээ зүрхнийхээ мухраас, зүрхнийхээ гүнээс Есүс бол миний аврагч гэж итгэж байгаа бол бидний амьдрал Есүсийн төлөө байх учиртай. Энэ утгаараа бид эргэн тойронд байгаа, харилцаж байгаа хүмүүстэйгээ одоо харилцахдаа Есүсийн төлөө гэсэн бас хандлагаар үйлдэж харилцах ёстой. Бид бусад хүмүүсийг алагчилж болохгүй, бид бусад хүмүүсийг ялгарлан гадуурхаж болохгүй, бусад хүмүүсийг сул тал эсвэл давуу талаар нь ялгаатай байдлаар хандаж болохгүй. Бид бусдыг надаас өөр бодолтой байгахын төлөө бид бусдыг надаас арай өөр одоо өнцгөөс хардгахын төлөө бид шүүж болохгүй гэдэг санаа яг Ром номдэр хэлж байгаа. Тэгэхээр бидний үйлдэж байгаа зүйл, бидний харж байгаа харааны өнцөг, бидний хэлж байгаа үг хэллэг бүгд Есүсийн төлөө уг нь бол байх ёстой. Тэгээ энэ 7 хоног бол бидний эзэн Есүс Христийн одоо залмаад зовлогдсон тэрхүү 7 хоног байгаа. Тэгээд үхлийг ялан дийлж 3 дахь өдөр аймалсан тэр одоо үйл явдлын 7 хоног болж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийг бид нар юу гэж нэрлэдэг вэ? Бид нар бол зовлонгийн 7 хоног гэж нэрлэдэг. Тэгээд эзэн Есүс Христ бидний төлөө үхлийг ялан дийлсэн. Үхлийг ялан дийлэхийн тулд бас зовсон тэрхүү 7 хоног байгаа. Тэр энэ 7 хоног бүгдээрээ ч гэсэн бодцгоё тунгаацгая итгэж хүмүүсийн хувьд би Есүсийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй байж чадж байгаа юу? Би Есүсийн төлөө гэсэн тэр байр сууриа хаталж чадж байгаа юу? Аливаа үйл явдлууд дээр, аливаа нөхцөл байдлууд дээр, гэр бүл дээрээ, сүм чуулган дээрээ, одоо бусдад харилцаан дээрээ, ажлын газар дээрээ, сургууль соёл дээрээ гадаа гудамжинд явж байхдаа бүр хинч намайг хараагүй хат ганцаараа байхдаа хүртэл би Есүсийн төлөө гэсэн байр сууриа би хатгалж чадж байгаа юу? Хэрвээ үгүй бол, хэрвээ хараахан тэгж чаддгүй бол бүгд эзний өмнө ирцгээе. Эзний өмнө ирцгээе. Эзний төлөө гэсэн тэр зүрх сэтгэл, бодол санааг эзнээс гуйцгаая. Тинхүү бүгдээр өөрчлөгдцгөөё. Амен. Тэгээд бүгд хамтдаа залбирая. Их эзэн минь бид таны өмнө ирж байна. Тэгээд таны бидэнд зөвшөөрч байгаа энэ
өдөр хоногуудын төлөө танд баярлалаа. Амьдралын боломжуудын төлөө танд баярлалаа. Эзэн тэгээд энэ амьдралын бүхий л зүйлсийг бид өөрсдөө хүч чадлаар олж авсан гэж бодож байгаа боловч яг үнэндээ бол та биднийг нэгүүлсэн учраас бидэнд байгаа бүх зүйлс бидэнд өгөгдсөн мөлий. Тэгээд бид энэ амьдралыг зөвхөн таны төлөө амьдарч тантай хамт өнгөрүүлэх тэдгээр он жилүүд байх болтугай гэж үнэхээр гуйж байна. Бидний амьдрал утга учиртай болохын төлөө, бидний амьдрал үн цэнтэй болохын төлөө, бас ач холбогдолтой байхын төлөө эзэн та биднийг бас ухааруулаач, синхруулаач. Бид бусдыг шүүдэх нэгэн баймааргүй байна. Бид бусдыг ялгуурлан гадуурхдаг нэгэн баймааргүй байна. Бусдад өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг, шахаж шаарддаг, гадуурхдаг нэгэн баймааргүй байна. Бид танд итгэсэн итгэлийнхээ улмаас бид өөрсдөө өөрчлөгддөг. Бид таны төлөө альва зүйлсийг хийдэг. Таны харж байгаа хараагаар харах гэж хичээдэг. Тэрхүү нэгэн болж өөрчлөгдөж төлөвшмөр байна Есүс. Эзэн минь та биднийг өөрчлөөрэй. Энэ 7 хоногийн турш эзэн бас Христ таны төлөө, эзэн Есүс Христ таны төлөө хэрхэн амьдрах вэ гэдэг талаар суралцахад та бидэнд туслах болтугай. Их эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.